бүр өөрийн хүссэн зүйлийнхээ араас явж бүгд л зовж байдаг. Номын гол дүр Сиддхартач мөн өөрийгөө болохоор гэгээрэлт хүрэхээр аян замыг эхлүүлэх боловч замын дунд зовлон, жаргал гэд бүгдийг туулдаг байгаа. За тэгэхээр энэхүү номыг Нобелийн шагналт зохиолч Херман Хессе 1922 онд герман хэл дээр бичиж хэвлэж исэн байгаа. Энэ номыг өнөөдөр та нартай маш товчхон байдлаар танилцуулъя. За номын зохиол бол Сиддхартагийн бага насны тухай шууд хэлдэг. Брахманы хүү болж төрсэн Сиддхарта болохоор өөрийн хамгийн сайн найз Говиндагийн хамтаар гэрийн сүүдэр тоглож, заваар зугаалж, инженерийн модны дор тоглож наадан өссөн байгаа. За Брахманы хүү буюу шашны номлогчийн хүү учраас багаасаа бяцлах урлагт суралцаж, ном мэтгэлцэх гэх зэрэг ийм оюуны зүйлсүүдийг бол маш хурдан сурдаг. За бусдаас илүү ухаантай байсан учраас бусад хүмүүс нь ч гэсэн Сиддхартаг том болоод маш сайн номлогч болно доо гэсэн итгэл найдварыг тээдэг. Харин ээж нь хүүгийнхаа бие бэлдэр нүүр царайг нь хараад үнэхээр сайхан хүү болж байгааг нь бол анзаардаг. Гэвч Сиддхарта бусдад баяр хөөр бэлэглэж байхдаа, бясалгаж байхдаа, уншиж байхдаа, судалж байхдаа сэтгэл нь ерөөсөө огт дүүрхэ болж гисэн. Ямар нэгэн зүйл хоосон мэдрэмж төрөөд яагаад ч үүнийг хийж байгаа утга учирын эрэлт бол дотроосоо эхлээд гарч эхэлдэг байгаа. За яг энэ мөчөөс Сиддхартагийн аялал эхлэх хамгийн ихний цэг болдог. Учир нь Сиддхарта атман буюу энэ дотоод сэтгэлд орших юм бурхантай уулзахыг хүссэн. Гэвч тэдний буюу Брахманууд шашны номлогч болон бусад номлогчд нь хизээж атмантай уулзаагүй буюу гэгээрэлт хүрч чадаагүй. Тэгсэн хэрнээсээ өдөр болгон өөрийгөө ариун усаар угааж өдөр болгон бясалгаж байдаг. Гэвч гэгээрэлт хүрээгүй байх гэж бодсодог. За мөн бусдаасаа атмантай хэрхэн уулзсан бэ тухай асуухаар хэн ч мэддэггүй, хэн ч хариулж мэддэггүй. Зөвхөн дотоод сэтгэлдээ буюу шүн нойрон дундаа унтаж байхдаа л атмантай уулздаг гэж хариулж шашны номд ч гэсэн тэгж бичсэн байдаг. Энэ нь Сиддхартад яагаад хүн сэрүүн байхдаа ч гэсэн атмантай уулзч болохгүй гэж вэ гэсэн асуултыг дотроос нь гаргаж ирж өгсөөр байна. Гэтэл яг энэ үеэр Сиддхартагийн амьдардаг тосгоныг хідэн самаан зорж ирдэг. Самаанууд гэдэг нь болохоор ийм даяанчилж амьдардаг, эцэнхий, туранхай, тэгээ байнгын бясалгал хийж идэг, хаяа нэг хүмүүсээс аяг хоол гуугаад түүнийг эддэг, хөвчлэн бясалгаж өнгөрөөдөг ийм хүмүүс байдаг. За тэгмэгц Сиддхарта самаануудыг дагаж явахаар шийддэг. Тэгээд даяанчлалын амьдралаа эхлүүлээ гэдгийг бол найз Говиндадаа хэлсэн чинь Говинда танаа аав чинь зөвшөөрөх болов даа гэж сануулхад Сиддхарта шууд аав дээр явж очиод ийм даяанч болох гэж байгаагаа хэлсэн чинь түүний аав нь бол ер нь дургуутдаг. Гэхдээ Брахман хүн уурлаж хашгичнуудаа зохисгүй учраас энэ тухай дахин яриад хэрэггүй гэд түүний саналыг бол татгалздаг байгаа. Гэвч Сиддхарта үнэхээр явахыг зорчихсон байсан учраас түүнийг тийм гэсэн хариуг хүртэл нь энд зогсон шүнжэнгөө зогсож хүлээх болно гэж хэлсэн чинь аав нь ч өөрөө мэдгээ яваад өгдөг байхгүй. Гэтэл Сиддхарта бол шүүрүүлэхийн тулд шүнжин тэр газараа зогссоор байдаг. За тэгээд нэгэнт явъя гэж байгаа хүний гутлыг нь авч нуусан ч гэсэн явдгаа гэдэг шиг аав нь түүнийг нь шууд ойлгоод за чи явдаа. Харин хүмүн чи гэгээрэлт хүрвэл надад ирээд хэлээрээ гэж хэлээд хүүгээ бол явахыг нь зөвшөөрдөг байгаа. За ингээд даяанчийн амьдралд орох үед нь Говинда бас мөн адил хамтдаа явж тэд хамтдаа самаануудтай хамт амьдрах болно. За тэгээд самаануудтай байх үедээ бол самаануудын хийдэг маш олон зүйлийг сурж авдаг. За Сиддхартагийн болохоор 14 хоногийн хугацаанд мацаг бариад хилэн дээрээ юу ч хүргэхгүй мөн дахин сунгаал 28 хоног мацаг бариал гэл ингэж их мацаг барьснараа маш их турж эцэж нүд нь хонхоож махан бие нь бол ядардаг. Гэвч түүний бодол санаа бол хэвэн байдаг. Тэгээ Сиддхарта энэ үед нэгэн сонин бодлыг боддог. Түүний хувьд ингээд үр хүүхдээ эрхлүүлэх ээж, за тэгэл янаг хайр дурлалын хосууд, наймаачин, за тэгэл нас барсан хүний хойноос харамсах гэх мэтчил энэ энгийн хүмүүсийн амьдралд байдаг энэ уу гашуу баяр жаргал түүний хувьд утгагүй зовлон юм шиг санагддаг байсан. Тэгээд энэхүү зовлонгоос ангижрахын тулд Сиддхарта өөрийгөө үлсдэггүй, цангадгүй, хүсэж мөрөөддөггүй, бие болоод сэтгэлээ эрдэмтэл сурах хэрэгтэй гэж бодсон. Тийм учраас ерөөсөө самаануудын энэ бясалгах аргыг маш их хичээнгүйлэн бусдаас илүү маш хурдан сурсаар байсан. Гэвч ерөөсөө л
гэгээрэлт хүрэхгүй байгаад байдаг. Тэгээ хамгийн туршлагатай ахлах самаанаараа бүр бясалгах аргыг заалгадаг. За тэгээд бүхий л мэдрэхүү ай ухаанаасаа одоо энэ дотоод сэтгэлээсээ мянган өөр дүр товирдог амьтны дүр, чулуу, мод, ус гэд юм болгонд хувирж үзсэн боловч хэсэг хугацаанд л тэр өөрөөсөө салаад буцаад л өөр дөр ирчээд идэг. Энэ нь юусоо Сиддхартад бүрэн болсон мэдрэмжийг юусоо өгдөггүй. Тэгэхэд өөрийн найз Говиндатайгаа нэгэн өдөр одоо Биванди идэ буюу тэр нь өвлөгийн идэ гэж байдаг. Тэрхүү идээг авахар Говинда найзынхаа хамт цон руу явж байхдаа нэгэн сонин мэддэг сонсдог. Тэрний юу вэ гэхээр гайхам нийгмийн тухай яриаг хүн болгон таарлцсан хүн бүр нь ярьдаг. Энэ гайхам нийгэм гэдэг нь болохоор Будда багш. Тэрээр төгс гэгээрсэн учраас дэлхийн ертөнд зовлон давтаад исэн тэр үед түүний сургаал өгсөн хүмүүст итгэл найдварыг өгч байсан учраас хүн бүр түүний сургаалыг сонсоход алс холоос зорин очисоор байдаг. За мэдээж энэхүү мэдээг сонссон учраас Сиддхарта Говинда хоёр тийшээ явахаар шийднэ. За тэгсэн чинь бас нөгөө самааныхаа ахлах самаанаас зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. За тэгээд энэ тухайгаа хэлсэн боловч самаан нь маш ихээр уурлаад тэр хоёрыг зөвшөөрдөггүй. А яг энэ үед нь болохоор Сиддхарта самаануудаас сурсан зүйлийг нь өөрт нь ашигладаг. Тэр юу вэ гэхээр одоо өмнөх самааныг чимээгүй болгоод өөртөө 3 удаа сунж мөргүүлэх тийм эд шидийн увдсыг бол ашигладаг байгаа. Ингээд Говинда Сиддхарта хоёр бурхан багшийн сургаалын айлд төгөлд нэрдэг. За бурхан багшийн номлодог сургаал өгсөйг бол тэр хавьд ирсэн хүмүүсээс сонссоор байдаг. Энэ бүгдийг сонсоод Говинда бурхан багшийг дагахаар болдог. Харин Сиддхарта би ямар нэгэн сургаалд итгэхэ болсон гэж хэлдэг. Тэгээд найзыгаа анхуйтайгаа ингээд өөрийг нь дагахгүйгээр өөрийн гэсэн толгоогоод шийдвэр гаргаж өөрийн замаа сонгож байгаад маш их баярлдаг. Тэгээд түүнийг тухайн гайхам нэгэнтэй үлдэхэд нь бол таатай байгаагаа хэлээд өөрөө харин дараагийн замыг сонгож явах тухайга найзтай хэлдэг. За хоёр найз маргааш нь Гуатама буюу гайхам нэгэн дээр очиод сургаалыг нь бол сонсно. За энэ үеэр Сиддхарта гайхам нэгнийг олонний дундаас шууд хараад таньдаг. Учир нь түүний бусд руу харж байгаа харц хурууны хөдөлгөөн, алхаж байгаа алхаа гэд бүх зүйл нь гэгээрсэн хүн учраас үнэхээр л гэгээрэл төрсөн хүн ийм байдгийм байна гэдгийг мэдрүүлж чадаж байсан. Тэгээд одоо бурхан багш бол зовлон хийгээд зовлонгоос хэрхэн ангижрах арга замын тухай айлтсаар байдаг. Сургаалаа сонс дуусчаад маргааш нь найз Говиндага гаргаж өгөх үеэрээ бурхан багштай одоо зориг гарган Сиддхарта үг хэлдэг. Ингэхдээ болохоор бурхан багшаас эхлээд уушлалтгүйгээд би таны сургаалыг сонссон. Гэтэ таны сургаалд одоо ингээ учир зүйн алдаа байсан, ан цав байсан гэж зоригтойгоор хэлдэг. Гэтэл бурхан багш түүний үгийг маш эргээр хүлээн авч маш нухацтай сонсоод чи үнэхээр ухаалаг юм байна. Чи маш миний сургаалуудыг маш сайн анхаар сонссон байна. Чи бүр алдаагч гэсэн олсон байна шүү дээ. Гэхдээ хит их ухаанаас болгоомжилж яваарэ гэж Сиддхартад бол бурхан багш захиж хэлдэг. Ийхүү захиж хэлснийхаа дараагаар түүний найз болон гайхам нэгэн шавнараа дагуулад явдаг. Тэгээ энэ үеэр Сиддхарта нэг зүйлийг маш сайн анзаарсан байдаг. Энэ нь юу вэ гэхээр одоо амьдралдаа анх удаага хин нэгнээс нүүр буруулж доош иртмээр болсон хүн нь ганцхан гайхам нэгэн байсан. Түүний сургаал нь өөрийг нь татаж чадаагүй ч өөр сургаалд татагдахгүй гэж бодсон. Яагаад тэгэхээр Будда түүнээс найзыг нь булаасан. Тэгэд мөн дээрээс нь гайхам нэгэн хизээч хинээрч заалгаж гэгээрэлт хүрээгүй. Тэр гэгээрэлт хүрэх замыг өөрөө нээж олоод гэгээрч тэрхүү замаа бусдад зааж байгаа. Тэгэхээр хинч сургаалыг дагаад гэгээрэлт хүрэхгүй байна гэдгийг ойлгодог. Гэхдээ бас Буддад хэлсэн үгээ бодохоор бас ухаангүй үйлдэл хийсэн юм шиг мэдрэмж өөртөө төрдөг. За тэгээд Буддагийн гэгээн ухаан нь үнэхээр үгээр хэлшгүй байсан учраас одоо Сиддхартагийн зорилго нь бол бүр үнэхээр чин үнэнчээр гэгээрэлт хүрэхийг зорилгоо болгодог байгаа. За тэгээд энэ зорилгот нь хүргэх цорын ганц зүйл бол дотоод дуу хоолой юм байна. Тэм учраас дотоод дуу хоолойгоо дагая гэж шийдээд дараагийн аялалдаа гардаг. За дараагийн аялал нь бол
маш сонирхолтой энгийн хүний амьдралаар амьдардаг. За энэ үедээ бол үзэсгэлэн дуучин Камалата нөхөрлөж түүнээс хайрлах урлагийг надад зааж өгөөч гэдэг. Үзэсгэлэн Камала бол түүнийг баян худалдаачинтай танилцуулдаг. Яагаад тэгэхээр Сиддхартаа уншиж бичиж чаддаг, бас найраг бичиж чаддаг ийм олон чадваруудтай байсан. Мөн царайдсан ч гэсэн дайггүй байсан учраас түүнийг бол дэрэгдээ аваад түүнд хайрлах урлагийг зааж өг буюу тэр хоёр ер нь бол янаг тачаалын автаж эхэлдэг байгаа. Сиддхартагийн хувьд Камалатай ингэж цэнхэн үнэхээр сайхан байсан учраас баян худалдаачны заасан бүхнийг маш хурдан сурдаг. Гэсэн ч Сиддхартагийн хувьд мөнгө их олох нь, ашиг их олох нь чухал биш. Харин бизнесийн ухааныг зүгээр тоглоом мэтэр хийдэг. Хизээч баян худалдаачин шиг мөнгөө алдчихлаа яана, яах уу, яаж өсөх үү гэж өрн баригдсан хүн шиг байдаггүй. Үргэлж зугаацгаар хийдэг, мөнгөө алдсан байсан ч гэсэн баяртай, мөнгөө их олсон байсан ч баяртай байдаг. Тэгэд Камала бол маш сэргэлэн, ухаантай эмэгтэй учраас Сиддхартаг хараад түүний дотор бол самаан, даяанч хүн бол байгаад байгааг анзаардаг. Тэр хизээч бусад шиг юунд ч шундаггүй, бас хизээ нэгэн өдөр эндээс намайг орхиж явна гэдгийг нь мэддэг байсан. Тэгээд Сиддхартад хандаад чи хэнийг ч хайрлаж чадахгүй, намайг ч гэсэн хайрлаж чадахгүй. Би ирээдүйд чиний хүүхдийг гарганаа. Гэтэ чи түүнийг ч гэсэн хайрлаж чадахгүй гэж хэлдэг. Түүнийг сонсоод Сиддхарта тийм баха, би хайрлаж чадахгүй гэдэгтээ нь бол санал нийлдэг. За хэсэг хугацааны дараагаар Сиддхартагийн дотоод дуу хоолой бүр маш ихээр дарагдаад сонсогдохоо болчдөг. Яг энэ үеэс эхлээд Сиддхарта архи дарсан хүлжүүрхдэг. За нөгөө л нэгэн баян худалдаачинтай адилхан мөнгө алтахаараа уурладаг. За тэгээд тарган, бүдүүн. За харин Камалатай бол цэнгдэг хэвээрээ байдаг. За үүнийгээ мэдээд нэгэн өдөр дотоод дуу хоолойгоо хинч биш болсноогоо сандаг. За үүнийгээ санчгаад өөртөө байсан бүх эд хөрөнгөө орхиод уул руу гараад алхахдаг байгаа. Сиддхарта хотгоноос холдоод ойгоор зөндөө тэнээд голын хажуугаар явж байхдаа хуучин энэ баян тансаг амьдралтай бол буцаж хизээж очихгүй гэдгээ бол өөрөө мэддэг. За тэгэж явж байгаад өлсөж цангаж явж байгаад нойрсоод унтаад өгдөг. За яг